яцгаана уу? Сонин сайхан юу яцгаана? Миний сонин сайхан гэх юм бол 8 сард үнэхээр завгүй байлаа. Яг нэг мэдсэн чинь л 100 дуусаад намар олоод хичээл эхлэх болсон байна. Би яг одоо Жамшилийн Лотех дэлгүүрийн гол сайхны хэсэгт явж байна. Яагаад вэ гэвэл Монголоос манай агаа хань хоёр маань бусаанд ирсэн байгаа. Тэгээд агаа надад бэлэг аваад тэгээд шууд бусаанд руу нисэх байгаа. Би Диорт хамгийн дуртай болохоор надад Диороос бэлэг авд юм уу гэж бодоод энд ирсэн байна. Болдог үлийн дагаа бүгдийг нь авч өгмөр байгаа ч гэсэндээ Диор ялцчгүй амар үнэтэй идэг. Гэтэ хайртай дотны хүмүүстэй эднийхээс бэлэг сонгоод өгөх юм бол айгүй гоё бэлэг болох хаа гэж бодож байна. Ингээд бэлгийг сонгоцсон болохоор онгоцны буудлын руугаа явцгаая.
За эндээс яах чинь вэ гэхээр энэ зуны хамгийн ихний бөгөөд хамгийн эцсийн шоудалт эхлэх чинь Мишель найзтайгаа хамтдаа зөндөө олон сар ярьсны эцэс 8 сарын сүүлээр нэг гарсан байдаг бит хоёр. Бит хоёр бүр хаа явсан газраа байнга л идэж явж идэг. Тэгээ бит хоёрын энэ орсон газар яг Attention Club-ийн хажуу талд байсан. Яг нэг иймэрхүү газар орохоор яг нэг солонгост ирсэн юм шиг мэдрэмж төрсөн. Бид хоёр нэгдүгээр өдөр гарсан болохоор хөндөө дээр тийм амар олон хүмүүс байгаагүй. Тэгээд хүндээгийн анх удаа энэ Red гэсэн бар руу орсон чинь бид хоёр бүр амар таалагдсан болохоор эндээс өөр хайшаач гараагүй. За тэгээд эндээс олон юм хольж усны зовлон эхэлж юм. Ерөөсөө согтоогүй мөртлөө дотор мухаараад тэгэн дээр баг энэ сав уснаас 3 уусан баха. Тэр байр бол гоё л харагч. Энэ влог нэг л бүтэхгүй влог л яа. Тэгээ маргааш өглөөнөөс гэжтэй баг гэртээ орж ирээд амар өлсөөд тэгээ нүү жаргалаараа олсон зовлон зоригоороо туулна гэдэг нь болсон болохоор гоймын чанж идээд хоёр тал хоёулаа нам унтаад оройс ирсэн байдаг. Тэгэл энэ зуны ганцхан шоудалт ингээл туссан байт юм аа. За би дахиад нүүхээр болсон хамт байсан найз маань Монгол явахаар болоод ганцаараа амьдрахаар болсон. Би бүр анх бараг л хоосон 2хан чамдаамтай ирсэн мөртлөө одоо бүр амар их юмтай болсон. Тийм болохоор нүүх жоохон амар стресстэй санагдадсан надаа. Өглөөний 5 цаг 15 минут болж юм. Жохон байж байгаа тийг үүр цайхаж байгаа юм шиг байна. Би нөгөө нэг гинтгэн ганцаараа амьдрахаар болоод тэг өнөө орой байрандаа нүүж орж ирсэн байхгүй юу? Бараг шөнийн 1 цагт хаа. Тэг сая юмнуудаа янзлсаар агаад талын янзлаад тэг өглөө болчихлоо. Тэгэд өмнө нөгөө нэг яг хүнтэй амьдарч агаад одоо яг ингээ ганцаараа байна гэсэн чинь надад жоох юу санагдаад жоох айгадах юм би. Ойр дугаасаа нүүж мүгээд
цаашаа баахан байраж яваад дундаа завгүй исэн болохоор юу бичлэг маань те угаасаа юу чигээгүй амар удцсан. Тэгээ одоо ганцаараа байгаа болохоор жоохон бичлэг хийх юм уу гэж бодчих. Тэгээ маргааш өглөө босоод энэ хаваар жоохон явж удаж бичлэг хийх юм уу? Тэгээд бичлэг хийх юм уу? Одоо яа юу ихсэн бол би одоо бараг будгаа арилгаагүй унтсан үнтэй ямар ч ялгаалаа. Энэ буудыг өчигдөр өглөө будсан гэхээр үсүүгийн 24 цаг болчихж байгаа юм уу? Гээс арилгачаад тэгээ усанд ороод хамраарай гэхгүй. Усанд орчоо гараад ирсэн чи айл үзэн өөр цайжсан байна. Тийм болохоор 2-3 цаг унтчаад маргаашийн ажлаа амжуулахаар гарцгаая. Дараа нь Мишель найзтайгаа дахиад кино үзээд, зураг даруулаад, мах авч идээд, доннот авч идээд, дэлгүүрс чагаад ирсэн. Бид хоёр баахан явж ирээд шөнийн бараг 12 цагт хаа байнга орох туртай нэг эмигийн ажилладаг махны газар руу орж мах идсэн. Ойр хавьд уг нь гоё орчинтой, гоё газар зөндөө идэг гэсэндээ энэ газрын мах нь аягүй гоё амттай. Тэр эмийн гэсэндээ бүр амар хүрх хааштай болохоор ийшээ байнга орох туртай идэг. Тэр эмийн битэр заримдаа амар олон хүнийхээр захиалаад бүгдийг идчихдэг байхгүй юу? Тэгэнгүүт та хоёр бүгдийг идчих юм уу гэж мэгэл амар хөөрхөн эмийн ганцаараа ажилладаг болохоор ийшээ орж ирэх аягүй дуртай. За тэгээд бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Баяртай.